үг хэлнэ. За мөн түнчлэн одоо байнгын хороонд харьяалагддаггүй учраас байнгын хорооны гишүүдтэй хандаж одоо үг хэлнэ. Та бүхэн маань энэ одоо бидний боловсруулсан энэ төслийг одоо бас дэмжиж өгөхийг хүсэж байгаа юм аа. Яг тэгэхээр ажлын хэсгийн хувьд зүгээр 13-14-ийг хүчингү болгох нь бол хамгийн амархан үйлдэл. Ингээд 2025 оны 11 сарын 25-ны өдөр энэ 10 дугаар дүгнэлт гарангуут бараг 11 сарын 30-нд бид нар зүгээр шууд хүчингү болгочих ийм одоо хууль оруулах боломжтой байсан. Гэтэл нөгөө талдаа энд маш олон жирийн иргэдийн асуудал яригддаг учраас энэ хуулийн цэцгийн дүгнэлтийг маш сайн одоо үзэж харах юм бол эрүүгийн хуулийн 13-14 дугаар зүйл нь илт худал мэдээлэл тараахыг хориглох замаар хүний нэр төр алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар халтгаас хамгаалахад чиглэсэн үзэл бодлоотой чөлөөтэй илэрхийлэх чөлөөнд тогтоосон хязгаарлалт бол мөн байна. Ингээд үндсэн хуулиар 16 дугаар зүйлийн 13 дахь заалтны халдашгүй чөлөөтэй байх эрхийг нь одоо хангасан хамгаалсан юм зохицуулалт байна. 13-14 бол зорчих эрхийг нь одоо хязгаарласан нь бол хитийдүүлсэн байна. За мөн түнчлэн илүү одоо тодорхой болгох хэрэгтэй байна гэсэн одоо ийм дүгнэлт байгаа учраас 13-14-ийг тодорхой хэмжээнд одоо өөрчлөн найруулах яг одоо жирийн иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг нь бол одоо зохицуулахаас өөр арга байхгүй учраас өдий хүртэл ажлын хэсэг ажиллаж маш олон хилэлцүүлгүүдийг одоо зохион байгуулж явсан юм аа. Ингээд тайлбартаагаар гаргаж байгаа. За хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамгийн их санаа зовж байгаа асуудал нь өөрөө юу юм бэ гэхлээр яг одоо энэ нэгдүгээрт одоо тоон мэдээлэл нь зүрх юм бол за тэр одоо тэдэн удаа гадагшаа явсан гэтэл тэдхэн удаа явсан штэ энэ одоо худал мэдээлэл байна гэх зэрэг энэ асуудал нь бол гэмт хэрэгт тооцогдохгүй. За нийтийн албан тушаал эрхэлж байгаа хүний асуудлыг бол одоо бичвэл шүүмжлэх юм бол одоо тооцохгүй, гэмт хэрэг тооцохгүй. За нийгмийн сүлжээгээр одоо угаасаа явж байгаа юмыг дахин түгээсэн бол энийг гэмт хэрэгт тооцохгүй. Юу гэмт хэрэг тооцох вэ гэхлээр мэдсээрэн байж зориуд албаар одоо худал мэдээлэл бэлтгэж нийтэд тарааж хүний алдар хүндэд одоо эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох үүднээс одоо мэдээлэл бэлтгэсэн бол энэ бол гэмт хэрэгээ гэж одоо тодорхойлж өгсөн нь өөрөө өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудын хардах эрхийн хүрээнд одоо юу гэдгийг одоо нийтлэх эрхийн хүрээнд бичиж байгаа мэдээллийг бол гэмт хэрэгт тооцохгүй. Харин энэ заалтыг ашиглаад өнөөдөр хянан шалгаж байна гэд хясан боогдуулах хилмигдүүлээд байгаа бол энэ үжи процессын асуудал. Энэ бол энэ хуулийн заалттай холбоогүй асуудал юм а гэдгийг бас. За эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1-р зүйл